За сайн байцгаана уу? Та бүхэнд эсэлтийн ерөнхий шалгалтын 2025 онд ирсэн материалын А хувилбаас 24-өөс 31 дугаар бодлогуудыг яах нь бодлтыг хийж өгье. За 24 дугаар бодлого маань болохоор шоо хаяхад туршилтын үр дүнг давтамжийн хүснэгтээр яасан өгсөн гэж байна. Харин өгөгдлийн маань арифметик дунд чинь болохоор 372 бол x-ийн утгыг агаараа гэж олоорой гэдэг чинь. Тэгэхээр арифметик дунджийг яаж олдог гэх юм бол тоогоо давтамжаараа үржүүлээд нийт давтамжиндаа яах нь хуваагаад болдог. За тэгвэл манай тоо маань 1 байх юм бол 4 ширхэг байсан гэж үзэж байна. 2-ын тоо маань 4, 3-ын тоо маань 2, 4-ийн тоо маань x ширхэг байсан. 5-ын тоо маань 5, 6-гийн тоо маань 6 ширхэг байсан гэж үзэх байна. За ингэхээр нийт давтамжаа харгалзах утгаар нь үржүүлээд нийт давтамжиндаа хуваа. Тэгэхээр 4, 2 4-ийн нийлбэр нэмэх нь 5 нэмэх нь 5 нэмэх нь x-ийн нийлбэрт хуваахад 300-ы яах нь 72 гарах нь. За эндээс цаашаа яах нь аваад үзэх юм бол юу болох вэ гэхэл тоонуудаа бүгдийг үржүүлчихвэл 4x дээр нэмэх нь 73-ыг x дээр нэмэх нь 20 хуваахад 374 гардаг. Тэгэхээр x дээр нэмэх нь 20-д адилтгалын өмнө гаргачих юм бол юу болдог юм бол 372-ыг x дээр нэмэх нь 20-оор яалсан гэсэн үржүүлсэндээ тэнцүү болдог. За энэ маань 4x дээр 73 буюу хаалтаа задлаа үржүүлэх юм бол 372x дээр 20-оор үржих чинь 74.4 гэсэн тэнцүү 4x дээр 73 байна. За ингээ x дээр тоогоо нэг талд нь x-гүй тоогоо нэг талд нь нэлгчээ. Тэгэхээр 73 уршаа оруулаад 74-өөс хасаад 1.4 харин 372-ыг хоошоо оруулаад 4x-ээс хасах юм бол 0.28x болдог харж байна. Эндээс x-ээ олчвол x маань хэд болох нь 5 гэж гарч ирэх нь. Тэгэхээр манай зөв хариу маань бол явуулдах нь. Е хариу маань бол тарах нь. За дараагийн 25 дахь бодлогыг харъя. Зоосыг 3 удаа орхих туршилт яасан гэж хийсэн. Тоотоо талаараа тусах үзэгдлийг x үзэгдлэгээ самсруулж гэж нэрлээд дисперсийн ягаар гэж олоорой гэж. За тэгвэл бодын цөмрөө x маань хэдэн янзын утгаатай авах нэг үзье. За тэгвэл 3 удаа орхисон гэж. Тэгэхээр тоотоо талаараа туссан x гэж байгаа юм чинь 3 удаагийн 3-аас сүл дээрээ бууж болно. Тэгэх юм бол нэг ч сүл тоо буухгүй байх боломжтой. 3 удаа хийхэд нэг л тоогоороо бууж болно. Эсвэл 2 тоогоор эсвэл гуруула тоогоор бууж явах нь болно гэсэн юм 4 янзын утга сонсгоо өсгч маань авах нь. За энэ утгад харгалзах магадлалуудаа цөмөрөө ботож олъё. Магадлалын тархалтын өсөлтөд байгуулах гэж байгаа. За тэгэхээр нэгдүгээрт нь буюу x нь тэг байх боломжийн цөмөрөө ботъё. За тэг байна гэдэг чинь нөгөө нэг юу вэ гэсэн үг шүү дээ. Тоогоор ерөөсө буугаагүй гэсэн. Тэгэхээр тоогоороо буухгүй гэдэг чинь зоосыг дандаа 3 удаа сүл дээрээ буусах гэсэн. Тэгээ нэг удаа сүл дээрээ буух магадлал маань бол 2-1. Дахиад тэрийг 2-1, дахин 2-1, 3 удаа 2-1-ээр үчиг 8-1 гарч ийн тэг дээр. Харин нэг удаа тоогоороо буух магадлалыг доор бодож үзүүлээ. За тэгэхээр нэг удаа тоогоороо буусан гэж үзье. Тэрийг нь юу бол тарах нь. Энэ тэг байсан байна тий. Энэ дээр тэг олчих. Ингээд тэг дээр яах нь 8-1 байх нь тий. Энэ x тэнцүү 1 биш тэг биш юм байна. За тэгвэл одоо x тэнцүү 1 буюу ёстой нэг л удаа яах нь тоогоороо буусан байх магадлалыг нь олъё. За тэгэх юм бол цөмөөрөө нэг удаа тоогоороо буусан гэж үзье. Тэгвэл 2-1. Үлдсэн 2-ын сүл дээрээ буусан гэдэг чинь мөн л адил 2-1, 2-1. Тэгээ энэ гурийн үржүүрийг 3-аар үржүүлнэ. Яагаад 3-аар үржүүлвэл 3 удаа байгаа шээ. Заавал тоогоороо буух нь эхний удаад буух албагүй. 2 дахь удаач үйж болно, 3 дахь удаач үйж болно. Тэгэхээр ийм 3 янзын юмыг олоод хооронд нэмэх буюу энийг 3-аар үржүүлсэндээ тэнцүү. Инхээр 8-3 болчих. Тэгэхээр x нь яах нь нэг удаа тоогоор буухад 8-3. За одоо 2 удаа тоогоороо буух нь олын цөмөрөө. Тэгэхээр 2 удаа тоогоороо бууна гэдэг чинь за эхний 2 нь тоогоороо буучих. 2-1, 2-1-ээр 3 дахь нь сүл дээрээ буучих. Тэгвэл 2-1. За энэ боломж маань бас л яах нь 3 удаа яага боломжтой. Ягаад гэвэл хамгийн сүүлийнхэн сүл дээрээ буух албагүй шүү дээ. Эхнийхэн сүл дээрээ та 3 дахь сүл дээр байж болно тий. Тэгэхээр ийм 3 боломжтой буюу дахиад 8-ны 3 гарах нь. За харин хамгийн сүүлийн боломж маань 3 удаа тоогоороо буу. Тэгэхээр ямар ч нөгөө нэг өвлөх боломж байхгүйгээр ерөөсөө 2-1 өвчин 2-1 өвчин 2-1 буюу 8-1 боломжтой байх нь. За ингээд магадлалын тархалтны өсөлтөөс зөв боцсон үг шалгаж болно. Бүгдийнх нь магадлалуудын нийлбэр нь 1 гарч ийнө шалгахаар 8-8 буюу 1 гарч. Тэгэхээр зөв боцсон байна. За одоо бид нар x самсгүй өсгчийнхаа дисперсийг олох гэдэг гэсэн. Тэгэхээр дисперсийн томьёо маань энэ дээр x-ийн квадратаас хасах нь x-ийн квадрат зэрэг дэвшүүлээ хасах гэж. Тэгэхээр x-ийн квадратыг яаж боддог вэ гэх юм бол энэ утгуудаа
утгуудаа квадратыг дэвшүүлээд харгалзах магадлалаар нь үржүүлээд нэмдэг. Тэгэхээр тгийг квадратыг үржих нь 8-1, нэмэх нь 1-ийн квадратыг үржих нь 8-3, нэмэх нь 2-ийн квадратыг үржих нь 8-3, нэмэх нь 3-ийн квадратыг үржих нь 8-1. За ингээ x квадратаа олчихвол 3 гарт харж манай хариу маань. Одоо 8-1-ийн тэг үржих нь тэг шүү дээ. Тэгээ 8-3-ийн 1 үржих нь 8-3, 2-ийн квадрат 4-ийг 3 үржих 12-ыг хуваах нь 8, 3-ыг квадрат 9, 9-ийг хуваах нь 8 буюу 8-24 3 гарч байна. За харин энд байгаа x гэдэг маань юу ямар x вэ гэх юм бол математик дундаж байгаа. За математик дунд чи яаж болдог бол харгалзах утгаа харгалзах магадлалаар нь үржүүлээд хооронд нь нэмждэг. Яг өмнөх давтамжин дээр өмнөх 24 дугаар бодлогон дээр боддог шүү арифметик дундаж болж байгаа те ялгаагүй магадлалын тархалт өгсөнтэй болох математик дундаж бас ингэж болдог байна тий. За ингэчгүүл яа гэсэн үг бол энэ бол тэг болчихно. Эхнийх 8-3 дээр 8-6 нэмээ 8-3 нэмэхээр 8-12 буюу 2-3 гарчна. За одоо дисперсийн дээдлийнхаа томьёон дээр яах нь 50-д болчихвол юу болох вэ? X-ийн квадрат чинь 3, хасах нь y-ийн x чинь 2-3-аараа квадрат зөвшөөрөл хасах нь. Тэгэхээр 3-аас 4-9 буюу хасахаар 4 бүхэл 3-ны яах нь биш 4-ний 3 бол таах нь. Тэгэхээр манай хариу маань зөв хариу А хариу байх нэ. А хариу маань зөв хариу байх нэ. За дараагийн бодлого төмөр аваад үзье. 28 дахь бодлого маань 26 дахь бодлого 18 см-аар 8 см суурьтай адил хажуу трапез дугуй багт. Тэгэхээр дугуй нь трапез дотроо байсан байх нь шүү дээ. За төмөр зургийг хараадах юм. За тэгвэл юу болдох вэ? Ийм адил хажуу трапезэд дугуй яах нь багтсан байх нь. Харин трапез дотроо санамсгүйгээр сонгогдсон цэг нь дугуй дотор сонгогдох үзэгдлийн магадлалыг болоорой гэж. Тэгэхээр нэг геометр магадлал маань яадаг гэх юм бол байж болох магадлалаа нийт магадлалынхаа талбайдаа яах нь хуваачдаг. Тэгэхээр байж болох магадлал маань тойргийн талбайгаа трапезийн талбайд яах нь хуваана гэсэн. За тэгэхээр цөмөрөд талбайнуудыг нь олъё. За трапез маань дээд суурь нь 8, доод суурь нь 18 өгсөн байна. За мөн энэ трапез маань тойрог багассан учраас трапезийн маань яах нь өндөр буюу энэ дээд доод суурийг холбосон энэ өндөр маань 2 эртэй радиус диаметртэй яах нь тэнцүү бол таах нь тийм ээ. За мөн бас нэг адил хажуу трапезэд тойрог багассан учраас шүргэлтийн цэгээрээ энэ 8 маань 4 4-өөрөө яах нь хуваагдана. Доод суурь маань бол 18 маань бол яг энэ шүргэлтийн цэгээрээ 9 9-өөрөө яах нь хуваагдана. Тэгэхээр юу яадаг шүү дээ. Тойргийн гадна орших цэгээс тойрог татсан хоёр шүргэгчийн хооронд 3 тэнцүүхээр эндээс энэ хүртэл 4 юм чинь бага суурийн хажуу талаас явцсан маань бас 4. Одоо их суурийн маань хуваагдсан хэсэг маань 9 байхад бас хажуу талынх нь их суурьаас хажуу тал маань бас 9 бол таах нь. Тэгэхээр манай хариу маань яг нь хажуу тал маань 9 4 буюу нийтдээ 13 хүртэл болох нь. За өндрөө бас яг энэ D оройгоос ингэ буулгач. Тэгвэл яг энэ 8-аас энэ D-гийн хооронд бол 4 хүртэл байгаа юм чинь энэ 9-өөсөө 4-ийг хасахаар яг энэ цэг буюу дээд бага суурийн оройгоос буулгасан өндөр маань суурийнхаа 9-өөс 4-ийг хасаад буюу 5 урттай хэрчмийг тасдаг болно гэсэн үг бол таах нь. За тэгэнгүүт энд манад тэгшүүцэд гурвалж өгсөн. Ямар гурвалж юм бол энэ гипноз нь 9-4-ийн 13, нэг хажид нь бол 5, нөгөө хажид нь 2 урттай юм тэгшүүцэд гурвалж яах нь үүсэж байгаа. За энэ тэгшүүцэд гурвалжныхаа талбайг пипкордод цөмөрөө R олж байна. Тэгэхээр гипноз нь 13-ийн квадрат дэмэх нь 5-ын квадрат дэмэх нь 2R-ийн квадрат тий. Тэгэхээр 2R-ийн квадрат маань квадрат зөвхөн 4R квадрат болчихно. 5-ын квадрат маань 25. 25 уршаа оруулаад хасах юм бол 144 4R-тэй тэнцүү буюу эндээс R-ийн квадрат нь 36-тай тэнцүү. Тэгэхээр радиус маань 6 гарах нэ. За ингээд бид нар R-ээ 6-ыг олчлаа. За бидний зорилго маань одоо талбайнуудыг нь олоод харьцуулна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр талбайгаа олъё цөмөр. За трапезийн талбайг яаж олдог вэ гэвэл их суурь дээр бага суурийг нэмээд 2-т байдаг. Тэгэхээр 8 дээр 18 нэмээ 2-т байгаад өндрөөр үрж. Тэгэхээр манай энэ маань тойрог багтаасан учраас өндөр маань 2R-тэй тэнцүү болтой. Тэгэхээр R маань 6 юм чи 2-ыг үрж ирэхээр 12 гэсэн өндөртэй болтой байх нь. За тэгэхээр юу бол таарах нь 8 дээр 18 нэхэр 26-гаа 2-т хуваагаад 2-оор үржээд 6-гаар үржүүлэхээр чинь манай трапезийн талбай маань 156 яах нь гарах нэ. За одоо цөмөр тойргийн талбай болъё. Тойргийн талбай маань бол PR квадрат гэсэн талбайтай. Радиусаа 6-г олцсон юм чинь 36 π болж байна. За одоо магадлал олъё. Тэгэхээр байж болох буюу бидний байх ёстой цэг маань болохоор тойргийн талбай 36 π-гээ нийт боломж болохгүй 156 даа яах нь хуваахаар энэ хоёрыг яах нь. За эхлээд 4 туваачи. Тэгэхээр 9 156 9 4 туваахаж 39. За энэ дахиад 3 туваачи. Тэгвэл
Энэ маань 3 тоо бол энд алдсан байна тий. 39-ийн 3 тухаар 13-ны 3 гарах хэрэгтэй шүү. Энд 9 томон дарагдчих. За тэгэхээр манай хариу B хариу бол таах. За энд 3-ын тоо мартсан байна. За тэгэхээр 10 B болгоно. За одоо 27 дугаар бодлого харъя. Уутанд байгаа улаан ба цагаан цагааны харьцаа 4-ийг харьцах нь 9 харьцаатай. Ба нийлээд 60 хүрэхгүй байсан гэж. За энэ юу гэсэн үг вэ? Харьцаа юм чи нөгөө 4x 9x буюу 4a 9a гэж. Тэгвэл 4a 9a нэмэхээр 13a хэсэг шагаа байсан байх юм шүү дээ. Энэ шагаа маань 60-аас л бага байх хэрэгтэй. За тэгвэл уутнаас 4 шагаа авсан гэж. Тэгэхээр одоо 60-аас бага шагаанаас 4-ийг авчна гэдэг чинь нөгөө 56-аас бага шагаа үлдчихнэ гэсэн үг шүү. Тэгтэл харьцаа маань өөрчлөгдсөн. Нэгийг харьцах нь 3 харьцаад байсан. Тэгэхээр энэ харьцаа маань бод нөгөө дээд харьцаа нэг өөр харьцаа болж байгаа учраас нэг v дээр нэмэх нь 3v гэж харьцуулчих. Энэ маань нийтдээ 4v маань 56-аас бага бол таарна. За ингээд үзэхээр бидний бодлого маань асуулт маань юу гэсэн бол уутанд анх байсан шагаан тоо буюу 13 хэсэг маань одоо байгаа шагаан тоо буюу 4 хэсэг маань тоод харьцуулсан харьцааг болоо. Тэгэхээр чи 13А-га 4b харьцуулсан харьцаа цөмөрөг нь олоорой гэсэн үг байна. За энэ боломжийн тоочод олчвол арай амарх юм бэ те. Тэгэхээр 60-аас доошо 13 тооддаг ямар тоонууд байвал 13, 26, 39, 52 гэсэн тоонууд байгаа. Харин энэ 56-аас доошо 4b хэсэг буюу 4 тооддаг тоонууд маань болохоор яг нь 4, 8, 12, 16, 20, 24, 28 гэх мэтчлэн ийм тоонууд байна. За эдгээрээс л одоо цөмөр боломжоо шалгах. За ямар боломж шалгах гэдэг нэг бол одоо энэ байгаа анхны шагаанаас 4 шагаа ассан. Тэгэхээр 13-аас 4-ийг хасъя. 9, 26-аас 4-ээс 22 гэх мэтчлэн 39-ээс 4-ийг хасгаар 35, 52-ээс 4-ээс 48 гарч ирж байна. Тэгэхээр 4-ийг хасчаар нөгөө доотлын харьцаатай тооноос биелнэ гэсэн. За ингээ харах юм бол энэ 48 маань энэ 48-таа давхцсан байна гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 52-оос 4 шагаа авахд 48 шагаа үлдсэн байна. Эндээс ингээд тэнцвэрлэлийн ханах болчих нь. Тэгэхээр 48 гээд таарж байгаа учраас анх байсан шагаа маань хэд байх нь 52, сүүлд байсан шагаа маань 48 бол таарч байна. Харин энэ 35, 22, 9-тэй бол таарах шагаа энэ доор 4 тоогдох шагаа бол байхгүй байна. Тийм ээ. За тэгэхээр одоо цөмөрөө яах нь анхны шагаа маань 13А маань 52 байсан байна. Сүүлд байгаа шагаа 4b маань 48 харьцуулаад 4-тэй хураачих юм бол яах нь 12-ны 13 буюу 13-ыг харьцах нь 12 буюу C хариу маань яг нь зөв хариу ахлах нь тий. За одоо 28 дугаар бодлого харъя. За e-pod x маань x квадрат дээр нэмэх нь 3x нэмэх нь c гэсэн олон гишүүнтийг x дээр нэмэх нь 1 x дээр нэмэх нь 3 x-ээс асах нь 2 гэсэн олон гишүүнтэд хуваахад гарах үйлдэлүүд нь геометри прогрессийн дараасан 3 гишүүн бол c-г болоо гэж. За тэгэхээр биднэрт нэг ийм бизүүн теорем байгаа тийм. Ямар юм байгаа вэ? e-pod x гэсэн олон гишүүнтийг x-ээс хасах нь a-д гарах. Хуваахад гарах үйлдэгдэл нь e-pod a байна гэсэн юм байна. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэх юм бол энэ x-ээс хасах нь a гэдэг олон гишүүнтэд хуваахад ямар нэгэн q-од x олон гишүүнт оногдсон гэж үзэхэд бол x-ээс нь a үржин q-од x маань e-pod x-тэйгээ эргээд тэнцүү байна гэсэн. Ийм бол таа гэсэн үг тийм. За одоо яг үүнийг ашиглаад цөмөрөө x дээр нэмэх нь 1-д хуваагдахад гарах үйлдэгдэл нь бол олохын тулд энэгээ хойш оруулахаар x тэнцүү x-ээс хасах нь a байхын тулд x олох нь шүү дээ. Тэгэхээр x тэнцүү хасах 1 буюу e-pod хасах 1 дээр хутгаал x-ийн хооронд хасах 1-ийг ордуул гэсэн үг шүү дээ. Хасах 1-ийн квадрат дээр нэмэх нь 3-ыг үржин хасах 1 нэмэх нь c буюу энэ маань хасах 2 дээр нэмэх нь c боллоо. За эхний үйлдэгдэл маань хасах 2 дээр нэмэх нь c. За дараагийнх нь x дээр нэмэх нь 3 байгаа. Эндээс x-ийн хооронд 3 ордуулчих юм бол хасах 3-ын квадрат дээр нэмэх нь 3-ыг үржин хасах 3 нэмэх нь c буюу эндээс бодоод олчих юм бол c гарч 9-с 9 болоод c үлдчихнэ шүү дээ. За 3 дахь олон гишүүд буюу x-ээс хасах нь 2-д байгаа. Тэгтээ тэнцүүлж байгаа олонгууд x тэнцүү 2 дээр хутгаад бодоод олъё. Тэгэхээр e-pod 2 гэдэг маань 2-ын квадрат дээр 3-ыг үржин 2 нэмэх нь c буюу эндээс тоогоо нэмдээ хасчих юм бол r дээр нэмэх нь c. Тэгэхээр үлдэгдлүүд маань ямар 3 тоо гарч ирвэл хасах 2 дээр нэмэх нь c, r дээр нэмэх нь c гэсэн ийм 3 үлдэгдэл гарлаа. Энэ 3 үлдэгдэл маань нөгөө геометри прогрессийн дараасан 3 гишүүн гэсэн тий. Тэгэхээр геометри прогрессийн дараасан 3 гишүүний шин чанар юу гэдэг бол захын хоёрыг үржүүлэхэд дундлынхаа квадраттай яг тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл c квадратыг үржих нь c квадрат маань хасах 2 дээр нэмэх нь c-г үржих нь 10-аас дээр нэмэх нь c бол таах. За үүнээсээ хаалттай задлаа үржүүлж c квадратууд нь хоорондоо устчихад 8c тэнцүү 20 буюу эндээс c маань
2-5 гэсэн юм. 2-5 буюу эн чинь бүхлийг шилжүүлэхээр 2 бүхэл 2-1 буюу манай хариу D байх нэ. Ингээд D хариу маань зөв байх нэ. За 29 дугаар бодлого харъя. 4 3 шиг 4 байна шүү дээ. Тэгээд 7 2 шиг 7 гэсэн цифруудыг ашиглан 7-гийн цифр зэрэгцэж ороогүй хэдэн тоо бичих боломжтой вэ гэсэн. За яг энэ асуултаас харах юм бол яг 5 оронтой тоо, 4 оронтой тоо ч гэх юм уу. Тоо орлонгийн нь бол заагаагүй. Тэгэхээр би бичиж болох бүх тоог л яг нь олно гэсэн үг таах нь тий. Тэгэхээр одоо цөмөр эхлээд яг байгаагаар нь энэ 5 ширхэг цифрийг ашиглаад 5 оронтой зохиосон гэж үз. За тэгэх юм бол яадаг вэ гэх юм бол давталтаа сэлгэмэл байна. Энэ маань 5 тооны сэлгэмлийг нийт 4 тоо маань 3 ширхэг 4 маань адилхан байгаа учраас 3-ын факториалд 2 ширхэг 7 маань адилхан байгаа учраас 7-гийн 2 ширхэг буюу 2-ын факториалд хуваачи. Тэгвэл нийт боломж маань бол 10 байна. 10. Энэ маань бол одоо 7-гийн цифр зэрэгцээд орсон ч байгаа, ороогүй ч байгаа гэсэн үг бүх боломж байна. За одоо тэгвэл цөмөр 7-гийн цифр ороогүй яаж олох юм бэ гэвэл нийт боломжоос 7-гийн цифрийг зэрэгцээд орсон боломжоо хасчвал илүү амар болно. За тэгэхээр 7-гийн цифрээ зэрэгцээд орсон гэж үзэх юм бол 2 7-гаа нэг цифргээ үзчих юм бол цаана 3 шиг 4-тэй нийлээд 4 тоо цифрийг сэлгэх болно гэсэн. Тэгэхээр 4-ийн факториалыг 3 шиг 4-ийнхаа факториалынх нь хуваагаад үзэх юм бол энэ боломж маань яг нь 4 шиг болж байгаа. Тэгэхээр нийт боломж маань 10-аас 4-ийг хасаад 6 ширхэг тоо. За энэ 6 ширхэг тоо маань бол дөнгөж 5 оронтой тоо маань шүү дээ. Түүнсэл C гэдэг болж болохгүй байх нь шүү дээ. За энэ дээр бол оронгийн зааж өгөөг байгаа хгүй өгүүлбэр дээр. Тэгэхээр одоо би энэ 5 оронтой тоо маань бол 6 шиг хүсэж байна. За тэгвэл 4 оронтой тоо ямар байх вэ гэвэл энд байна. Тэ тоочод болчихвол илүү хурдан байна. За 2 7 2 4 орсон бай гэж. Тэгвэл 2 7-нд 2 захтаа буюу 7447. Эсвэл 7 4 7 4 буюу 7474. Эсвэл 4 7 4 7 буюу 4747. Эсвэл 2 7 зэрэгцэж 7-гийн цифр зэрэгцэж ороогүй гэсэн болохоос 2 7 хоёулаа байх ёстой гэж угаасаа хэлээгүй. Тэгэхээр 4 3 1 7-гоор тоогдож байна. Тэгэхээр 4 3-аагаа 1 7-гоор 4447, 4474, 7744 гэсэн ийм 7 боломж байгаа гэсэн. За дахиад 3 оронтой тоогоо авч үзье. 3 оронтой тоогоо аваа үзэхээр 2 ширхэг 7 1 4 орсон байх боломж бол ганц л боломж байгаа тий 747. Тэгэхээр одоо өнөөс хойш 2 7 орох боломжгүй юм чи 1 7-г нь авъя тий цөмөрөө. Тэгэх юм бол 2 4 орно гэсэн үг 447 474 744. Тэнгүүд 7-гийн цифр зэрэгцэж ороогүй гэсэн болохоор 7-гийн цифр заавал агуулсан гэдэг үг байгаагүй. Тэгэхээр юу яах нь 3 шиг 4-өөр тоогдож болох вэ 444 байж болох нь. За ингээд 3 оронтой тоо маань 5 шиг байх нь тий. За одоо 2 оронтой тоо маань 1 4 1 7 орсон байх чинь 74 47. 7 огт ороогүй 44 болдог юм тий. 77 гэдэг тоог бол авч болохгүй ш. Яаж зэрэгцэж байгаа юм чинь. За ингээд 2 оронтой тийм чин чимээ хагасан 3 тоо байх нь. За 1 оронтой бол 1 ширхэг 7 1 ширхэг 4 гэсэн ийм 2 тоо байх нь. За ингээд ширхгүүдийн хооронд нэмчвэл нийтдээ 23 ширхэг ийм тоо байх нэ. Тэгэхээр манай хариу Е хариу маань яг нь зөв байх нэ. За одоо 30 дугаар бодлогыг харъя. 30 дугаар бодлого маань Z квадратаар нэмэх нь A-гийн 4 зэргийн задаргааны Z кубыг агуулсан гишүүний өмнөх коэффициент нь 96 бол A-гийн утгуудыг өрчрийг олоорой гэсэн байна тий. За тэгэхээр энэ маань бол нэг 3 та бином задаргаа байхгүй. Тэгээ 3 та бином задаргааны ерөнхий гишүүн том нь энэ байна. Зэргийн факториалыг хуваах нь нөгөө Z2-ын агуулсан гишүүний Z2-ын зэргийн факториал үржих нь одоо Z-ийг агуулсан гишүүн буюу ZN зэргийнх нь факториал нэмэх нь 3 дахь гишүүн буюу A-гийн K зэргийг үржих K зэргийнхаа K зэргийн факториал ингээ хуваасантаа тэмцэн. Энэ маань бол бином коэффициент нь ахна шүү дээ. За энэ нөгөө MN K маань ямар шин чанарыг хаадаг бол нийлбэр нь одоо энэ дөрвтөгд яг нь тэнцүү байдаг байх нь. За энэ маань нөгөө Z-ийн кубтэй ямар тэнцүү байх нь. За энэ Z-ийн кубын уртгийн коэффициент нь бол 96 ахна шүү дээ. Энд бас алдсан байх шүү дээ. За одоо тэгвэл юу болох вэ гэх юм бол одоо цөмөр үзэл та. Өмнөх коэффициент нь бол энэ 4-ийг үржих нь MN K-гийн факториалыг хуваах нь одоо энэ Z маань өөрөө коэффициент маань шүү дээ. Тэгэхээр A маань бол параметр гэж үздэг нь шүү дээ. Тоо маань. Тэгэхээр A-гийн K зэрэг маань 96 та тэнцүү байх нь.
За өмнөх гишүүн нь 96 таа гэсэн. За 96-гаа аваад тавьчлаа. Энэ 96 Z-ийн куб гэж бичиж 96 хайчиж өгшин. Тэгэхээр юу болох арах нь өмнөх гишүүн маань 96 тэнцүү. Бас зэргийн үржиргөө нь Z кубтэй тэнцэх хэвээр. Тэгэхээр энд бол нөгөө Z квадратын m зэрэг гэхээр давхар зэрэг үржиж Z-ийн 2 m зэрэг нэмэх нь n болно. Яагаад нэмж байгааг бол энэ үржиж байхад зөрүүд нийлж үржиж байхад зэргүүдийн хооронд нэмдэг. Тэгэхээр Z-ийн 2 m дээр нэмэх нь n маань Z-ийн кубтэй тэнцүү. Тэгэхээр суурьуд нь тэнцүү юм чинь зэргүүд нь хоорондоо ямар ах вэ? Тэнцүү бол таах нь тий. Тэгэхээр 2 m дээр нэмэх нь n 3 та тэнцүү бол таах. За тэгвэл энэ m n k маань ямар тоо вэ гэвэл нөгөө нэг зэрэг байх нь шүү дээ. 4 3 2 1 тэг гэдэг ч юм уу. Ийм бүхэл тоон зэргүүд байх нь шүү дээ тий. Хасах зэрэг байх боломжгүй. Тэгэхээр одоо ямар хоёр ийм тэгээс тэг ба тэгээс тэг 1 2 3 4-ийг агуулсан энэ тоонуудыг 2-оор үржүүлээд нэг тоог нэмэхэд 3 гарах тийм бүхэл тоо оршихыг бол ерөөсөө л mn 1 л байхаас үр зам байхгүй. Өөр одоо mn 2 байлаа гэж бодох чинь 4 гараад илүү гараа явчих жоохгүй хасах зэрэг байхгүй юм чи. Тэгэхээр манай mn маань 1 байх нэ. Тэгэхээр эндээс mn k-гийн нийлбэр 4 гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө mn 2-ын нийлбэр маань 1 2 болчихоор чинь k нь 2 болчих. Тэгэхээр mn k-га олчлоо зүг. Тэгэхээр одоо үртлийн энэ 96 гэсэн коэффициент дээр оруулаад тавьчих. Тэгэхээр 4-ийн бактериалыг үржих нэгийн хуваах нь нэгийн бактериал үржих нь k-гийн бактериал буюу 2-ийн бактериал. Үржих нь a квадрат маань 96-тай тэнцүү болно. За эндээс 4-ийн бактериалыг нэгийн бактериал бол 1 тэгээ хураагдчих нь. Тэгээ 4-ийн бактериалыг 2-ийн бактериалд хуваахаар бол юу бол таах вэ гэх юм бол 12 бол таарч байна тий. Тэгэхээр 12 a квадрат нь 96 буюу 12-той хавчвал a квадрат маань 8 болчих. Тэгэхээр a-гийн бодит үржрүүдийг олоорой гэтгсэн байхгүй. Тэгэхээр одоо эндээс a-гаа олох юм бол юу болох вэ гэвэл тэгсрийн язгуурхаа нэмэх хасах буюу 2 нэмэх хасах 2 язгуур дээр 2 болно. Тэгэхээр энэ хоёр утга нь нэмэхээр нэг хасахаар нэг утга хооронд нь үржих гэсэн үг байна тий. Тэгэхээр болох хасах язгуур дээр 2-ыг хуваах нь язгуур 2-ыг үржих нь язгуур дээр 2-ыг үржих нь язгуур дээр 2-ыг үржих хасах 8 буюу манай хариу маань А хариу маань яах вэ? Зөв хариу гарах нэ. За одоо 31 дугаар бодлого тий. 31 дугаар бодлого нь дараах тэгш өнцөгт буюу PQR-ийн дотор тойрог багтсан. Гэхдээ 3 талын нэг биш хүргэсэн гэж 6 нь өгсөн байна тий. Энд PQ нь 6 гэж өгсөн. PQ нь 6. Харин QR нь 12 гэж өгсөн байгаа байхгүй. За одоо энэ бас нэг юм ажил нэг өмнөх одоо терпестад нэг бодлого байсан шүү дээ тий. Тэрнээр яхад эндээс энэ хүртэл энэ тойргийн диаметр нь энэ багтж байгаа энэ олон өнцгтийнхаа энэ хоорондох өндөр нь бол таагдсан. Тэгээ энэ маань 2R буюу энэ маань яах нь 6 бол таах нь өндөр. Тэгвэл диаметр тойрогч одоо өөрөө тэгшимтэй дүрс юм чи одоо эндээс энэ хүртэл бас диаметр бол таах нь тий яг эндээс. Тэгээ яг шүргүүлээд ингээд татчих шулуу. За энэ хөвшүүрээ ингээд яг перпендикулаар ингээд шүргүүлээд татчих. Тэгвэл яг эндээс энэ хоорондох маань бол 6 бол таах. Тэгэхээр QR маань 12 юм чинь 6-6-аараа ингээд хуваагдчихна гэсэн. Тэгэхээр энэ цэнхэр шугам маань одоо энэ дундаж шугам бол таах юм шүү дээ тий дундаж. За тэгвэл эндээс дундаж шугамаас одоо бас юу олж харах хэрэгтэй вэ гэх юм бол нөгөө нэг тойргийн радиус маань нөгөө 2R гэдэг үг цаа ихсэж тэгэхээр 2R маань 6-тай тэнцвэм чи R маань 3 буюу яг нөгөө энэ тойргийнхаа нөгөө квадратад багтчихчихна гэж ойлгож болох юм шүү дээ энэ квадрат. Тэгэхээр энэ маань 3-3-3-3-аар ингээд шүргээд явчихна гэж ойлгох нь тий. За ингээд шүргэлтийн доод цэгийг Е гэчи. Тэгвэл одоо ингээд 3-3-аар ингээд 6 маань хуваагдах юм байна. За ингээд бас нэг шин чанар байгаад байдаг. За одоо яг нь энэ талаа ингээд таллан хувааж байна тийм ээ. За тэгвэл одоо нөгөө тэгшүнцэгтийн маань PS гэсэн P энэ за энэ S шүү энэ R гэж бичиж өгшин. PS нөгөө диагоналынхаа уртыг олъё. Тэгэхээр PS-ийн квадрат тэнцүү 6-ын квадратээр нэмэх нь 12-ын квадрат буюу эндээс PS маань за R гэж бичиж тээ 36 дээр нэмэх нь 44 буюу PS маань 6 язгуурын дор яах нь 5 гэсэн. Нийт диагоналын маань дуртай 6 язгуур 5 биш. Гэтэл цэнхэр шугам маань өөрөө нөгөө нэг дундаж шугам болж байгаа учраас одоо яг нөгөө диагоналыг маань таллан яах нь хуваагаад үзчихнэ тий. Тэгэхээр таллан хуваахад юу бол таах вэ гэх юм бол нөгөө 3 язгуурын дор яах нь 5 бол таах. Тэгэхээр диагонал буюу QB маань 3 язгуур дор 5 BS маань 3 язгуур дор 5 бол таах нь тий. Тэгээд бас тэгшүнцэгт маань нөгөө диагоналууд нь яг огтлын цэгээрээ таллан хуваагддаг.
Тэгэхээр нөгөө нэгэнт энэ B цэг маань энэ дигналын дундад цэг болсон юм чинь PB гэдэг маань нөгөө дигналын маань нөгөө тал нь бол таах. Өөрөөр ямар дигнал гэвэл PR гэдэг дигналын маань тал нь байна гэсэн. Тэгэхээр мөн адил 3 язгуураар 5 бол таах нь шүү дээ, тийм ээ. За одоо цөмгийнх нь зорилго нь юу бол таарсан бэ гэвэл бид нар энэ AB эрчмийн орчиг болох гэдэг байна шүү дээ. AB эрчим. За тэгэхээр энд нэг тойрог байна. PB гэсэн огтлогч болон PE гэсэн шүргэгч байдаг юм. Тэгэхээр тойргийн огтлог шүргэгчийн чанарыг цөмөрөөр бичээ. За ямар шинжлэх зориг гэвэл тойрог хүртэл урт буюу PA-га нийт огтлогчийн урт буюу PB-гээр үржүүлсэн нь шүргэгчийн буюу PE-гийн квадраттай тэнцүү байдаг. Тэгэхээр PE маань бол 3 гэдэг зурган дээр харж байна тийм. Харин PB буюу нийт огтлогчийн маань урт 3 язгуураар 5 болсон шүү дээ. За эндээс ингээ аваад үзэх юм бол юу бол таарч ийнэ гэвэл 3-таа хураачихвал энэ маань PA маань юу гэсэн үг бол 3-ыг хуваахны язгуураар 5 буюу ирээснээс чөлөөлчих юм бол 5-ны 3 язгуурын дор 5 бол таарах нэ тий. За одоо тэгвэл ингээ PA-га олчиж байгаа юм чинь нийт энэ огтлогчийн урт маань 3 язгуураар 5 юм чинь тэрнээсээ PA-гийн урт болох 3-ыг үржигний язгуураар 5 хуваах нь 5 хасчихна гэсэн үг байна. Тэгэхээр манай AB өвчин маань урт буюу 12 язгуурыг 12-ыг үржигний язгуураар 5-ыг хуваах нь 5 гэсэн хариу гарч байна. Тэгэхээр манай зөв хариу маань одоо энэ D хариу маань яг нь зөв байх нэ. За ингээд дараагийн удаа цөмөрөө 3 онооны бодлогуудын нэг бүс бүгдийг бодоод дуусгах чинь тэр хүртэл цөмөрөө яах нь түр баяртай.